За нийс лотынхаа иргэд энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын дугуйн замын төлөвлөлтийг өнөөдөр та бүхэнд танилцуулъя. За өнөөдрийн нөхцөл байдал та бүхэн Улаанбаатар хотын газрын зургийг харж байна. Энэ улаан цэгээр тэмдэглэгдсэн байрлууд бол хамгийн их осол гэмтэл аваар гарч байгаа ийм байрлууд юм байна. За энэ бол явган хүний зам дээр гарч байгаа осол гэмтлүүд. Тэгэхээр бид нэр энэ осол гэмтлийг буулгахын тулд дугуйн болон скутер мопед зориулсан ийм замуудыг төлөвлөд байна. За энэ жил бол нийтдээ бид нэр 73.2 км зам барихаар төлөвлөж байгаа дугуйн зам. Ингээд дүүрэг дүүргээр нь та бүхэн танилцуулъя. Манай сонгон хайрхан дүүргийн иргэд анхаарлаа хандуулахыг хүсье. За энэ 2026 онд энэ жил бол нийтдээ 3.5 км холбоос замуудыг өнөр хорооллын дундуур хийж нэгдсэн дугуйн замын системтэй болох бүрэн боломж бүрдэж байна. Баянгол дүүргийн иргэд хорооллын эцэс гандан баруун дөрвөн зам, нарны хороолол, алтай хотхон Гурвалжингийн гүүрийг холбосон нийт 20.1 км дугуйн замыг энэ 2026 онд хийхээр бид төлөвлөд байна. Чингэлтэй дүүргийн иргэдтэй зориулахад Баянбүрдийн тойрог, Дөлгөө нуур, Чингисийн музей, Төв шуудан, баруун дөрвөн зам, Гисэр сүмүүдийг холбосон нийт 4.3 км замыг бид нар мөн энэ 2026 оны зуны сарда хийж гүйцэтгэхээр бэлдээд байна. За Сүхбаатар дүүргийн иргэдтэй зориулахад 100 айл, Алсантай гүүр, Натуур, парк, Их тайвны гүүр, Нарны гүүр, баруун дөрвөн зам, Төв шуудан, Дөлгөө нуур гэсэн энэ байршлуудыг холбосон дугуйн замын нийт 14.3 км сүлжээг энэ жил хийж дуусгахаар төлөвлөж байна. Ер нь баг тойрог, их тойрог гэсэн энэ манай хотын байршлуудад автомашины хэрэглээг илүү багасгах, илүү явган хүнд тухтай мөн одоо дугуй болон скутер мопедыг хэрэглэх бүрэн боломжийг бүрдүүлэх ийм төлөвлөлтийг нийслэлээс бид бэлэн болгоод байна. За Баянзүрх дүүрэг 29.3 км хамгийн одоо урт зам хийгдэж байгаа дүүрэг энэ жилдээ Сансрын тойрог, Цай 16, Улаанхваран, Их тайвны өргөнчлөө, Нарантуул, Үндэсний цэцэрлэг түрээлэн, Home Plaza, Натуурын гүүр, Арслантай гүүрүүдийг холбосон 30 орчим км дугуйн зам энэ зун хийгдэж дууснаа. Дугуй скутертэй хүмүүс маань, зорчигчд маань явган зорчигчдойгоо хамт холилдож гардаг. Энэ дээр бие бинийгээ мөргөх, хоорондоо одоо осол гэмтэл үүсэх эрсдлүүд үүсэж байна. Дээрээс нь дугуйтай, скутертэй, мопедтэй зорчигчд маань автомашин дайруулах ийм эрсдлүүд бол гарцсан дээр гараад байгаа. Тэгэхээр бид яаж байгаа вэ гэхээр явган хүний гарцсан дээр явган хүний гарах гарцыг тусад нь гаргаад зөвхөн дугуй скутер мопедтэй зорчигчдод зориулсан тусгай гарцын тэмдэглэгээнүүдийг бүх гарцсан дээр хийж өгнө. За бид нар төлөвлөлтөө ихтэй олон улсын туршлагын дээр болон судалгаан дээр суурилсан энэ төлөвлөлтүүдийг хийсэн. Тухайлах юм бол Канада улсын Ванкувер хот бол нийтдээ 20-30 м тутамдаа тэмдэг чиглэлийн сумууд байдаг. Тэгэхээр бид нар дугуйн зам болон явган хүний замын тэмдгийг бол 30-40 м тутамд нь тавьж өгөх юм байна. За Америкийн нэгдсэн улс бол байк лейн нь 1.5-аас 4 м-ийн өргөнтэй байдаг. Бид нар төлөвлөлтөө Улаанбаатар хоттой 1.5-аас 3 м-ийн өргөнтэйгээр төлөвлөж байна. За Норвеги улсын Осло хот бол түр хамгаалалттай дугуйн замууд байдаг. Тэгэхээр бид нар зарим газруудаа тусгаарлагч хамгаалагчдуудыг бол тавьж байрлуулна. Ингэснээрээ дугуй болон скутер мопедээр зорчиж байгаа зорчигчд маань автомашинтайгаа холилдохгүйгээр аюулгүй замаар явах ийм бүрэн боломж бүрдэж байгаа маа. Дайн улсын Копенгаген хот байна. За Bicycle Snake гэдэг ийм бүрэн байгууламжууд байдаг. За Улаанбаатар хот дараагийн энэ ямар төлөвлөлтүүд хийж ийн гэхээр Рио паркаас урагшаага төв цэнгэлдэх хүртэл 980 м гүүрэн байгууламж. Энэ бол зөвхөн дугуйн замтай явган хүн зорчих боломжтой ийм гүүрэн байгууламжийг бид нар хувийн хвшилтэйгээ хамтдаа хийхээр хэлэлцээрт ороод байна. За энэ дугуйн замын төслийг хийснээрээ бид нар ямар одоо үр дүнд хүрэх вэ гэдэг тооцоолыг та бүхэн танилцуулъя. За дугуйн замын хүртээмж одоогийн байдлаар бид нар 115 км дугуйн замтай байгаа. 26, 27, 28 он энэ 3 жилийн хугацаанд бид нар нийт дугуйн замынхаа нэгдсэн сүлжээг 427.5 км урттай дугуйн зам барихаар төлөвлөж байна. За ингэснээрээ бидний автозамын төвөгжрэлд бол шууд нөлөө үзүүлнэ. Хамгийн одоо төвөгжрлийн оргил цагт бол бид нар одоо 9.8 км цагийн хурдтай автозамын хөдөлгөөнд оролцож байгаа бол дугуйн замын систем орж ирснээр 10.4 км цаг оргил үедээ бид нар дундч хурдыг үзүүлэх боломж олцоотой байна. Дугуйн зам барилаа гэд бид нар дугуй замыг хуулахгүй дээрээс нь боржуу солихгүйгээр энэ ажлыг хийнэ гэдгийг та бүхэнд хэлье. 6 сарын 12-ны Баасан гарагт дугуйн замыг барих
хувийн хвшил компаниудтайгаа нийслэл хот гэрээ байгуулсан. Нэм гарагийн 6 сарын 14-ний өдрөөс эхлээд дугуйн замын төсөл хэрэгжиж эхэллээ.